Энэ зогсчих юм байна. Жохон цаашаа зогсчих гэсэн. За. Тэгээд жохон наашаа ирэх гэсэн. Баярлалаа. Орцсон байна. Өглөөний мэнд эрхэм үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевиз Монгол Улсын их сургуулийн төв байрнаас 1942 онд Монгол Улсын их сургууль байгуулагдаж 1945 онд Монгол хэлний факультет гэж байгуулагдаж монголчууд үндэснийхээ хэл бичиг соёл, үгийн сан судлал, хэл шинжилгээгээр эртний үг дээдсийнхаа зохиол бүтээлийг судлан шинжлэх энэ авуугай хийж эхэлсэн төвхтэй байдаг юм а. Өнөөдөр бол Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний нийгмийн 80 жилийн ойн баярын өдрөө. Монгол хэл шинжилгээний нийгэм гэдэг бол монголчуудын их бичиг судлал. За тэгээ монголчуудын хэл шинжилгээд монголчуудын үг дээдсийн бүтээсэн мянган жилийн бичгийн соёлыг судалдаг ийм техник юм а. Энэ техникийг анхлан үүсгэн байгуулагч бол одоо нэрт эрдэмтэн Бэлгүн номч Бямбын Ирэнчин, за анхны техник эрхлэгчдэр Дамдын Сүрэнбай, за Эдүгийн техник бол академич Шадвын Лувсан мандангийн нэрэмжит Монгол хэл шинжилгээний техник гэдэг нэртэй ийм техник юм а. За энэ техникийн одоо төгсөгчд гэвэл одоо Монголын одоо алдартай эрдэмтэд, за түүний жишээнээс дурдвал одоо Шадвын Лувсан мандан академич, за тэгээ Монгол Улсын төрийн сойрхол ардын багш Шарвын Чаймаа, за саяхан Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол өрдсөн Монгол Улсын ардын багш шинжлэх ухааны доктор профессор Сэндэн Жавын дулам тэргүүтээ одоо маш олон Монголын тэргүүлэх сэхэтнүүд энэ техникт суралцаж, энэ техникт багшилж одоо монголчуудын хүүхэд залуучуудаа их хэл соёлоо түгээнлэгрүүлэх ийм ажлыг хийж ирсэн ийм техникийн хамт олон юм а. Өнөөдөр бол одоо Монгол Улсын их сургуулийн төв байрны дугуй зааланд энэ Монгол хэл шинжилгээний техникийн 80 жилийн ойн баярын өдрийн хүндэтгэлийн хурал одоо ингээд эхлэхэд ингээд бэлэн болсон байна. Энэхүү хүндэтгэлийн хуралд бол одоо энэ Монгол хэлний факультет гэж байхаас ахуулаад 2001 онд Монгол хэл соёлын сургууль, за 2016 оноос Монгол Улсын их сургуулийн хүмүүнлэгийн салбарын шинжлэх ухааны сургууль гэдэг нэртэйгээр одоо бас олон оюутан сурагчдаа сургаж хэлнийхээ боловсролыг ойлгуулж явсан ийм техник юм а. Энэ техникийн төгсөгчд бол одоо өнөөдөр Монголын бүхий салбарт ажиллаж Монголын хэл утга уран зохиолыг монголчууд түгээж яваа ийм техник юм а. Ингээд үзэгч та бүхэнд Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний техникийн 80 жилийн баярын хурлын үйл ажиллагааг шууд амжуул өргөе. Баярлалаа. За Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний техникийн 80 жилийн хүндэтгэлийн хуралд Монгол Улсын ерөнхийлөгчийн дамгын газар Монгол Улсын боловсролын яам, за гадаадын олон улс орноос Монгол улс цугаа онцгойд бүрэн ихт элчин сайдын яам, шинжлэх ухааны академи, Монгол Улсын боловсролын их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургууль, зам тусдын хэмтэй хамтран ажилладаг гадаад улсын олон ихтэй сургууль, Монгол судлалын байгууллагын төлөөлөл, техникийн үе үеийн багш нар төгсөгчд оюутнуудын төлөөлөл оролцож байна. Өнөөдөр бас энэ төрөлцөн ирсэн эрхэм хүнтэй зочдын төлөөллийг та бүхэнд танилцуулъя. За Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний техникийн 80 жилийн ойн хүндэтгэлийн хуралд оролцохоор Монгол Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, боловсролын сайд Пүрвсрэнгийн Наран баяр хүрэлцэн иржээ. Танд баярлалаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх Чоймаагийн Лодой Аравсал хүрэлцэн ирсэн байна. Танд баярлалаа. Монгол Улсын их сургуулийн ректор профессор Баян Жаргалын Очир хуйг хүрэлцэн иржээ. Танд баярлалаа. Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын их сургуулийн сургалт оюутны хөгжил эрхэлсэн бороо ректор Далайн Заяаваатар хүрэлцэн ирсэн байна. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч академич Содном Самбогийн Дэмбэрэл хүрэлцэн иржээ. Танд баярлалаа. Мөн хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга Гомбилдогийн Мөнх цэцэг хүрэлцэн ирсэн байна. Танд баярлалаа. Бүгд найрамдах өнгөрүүлсээс Монгол улс цугаа онцгойд бүрэн эрхт элчин сайд доктор Аброшанский Борбала Анна хүрэлцэн иржээ. Мөн бүгд найрамд харчилсан Давос ард улсаас Монгол улс цугаа онцгойд бүрэн эрхт элчин сайд Хөнгөв Сүгсаваа хүрэлцэн ирсэн байна.
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Ингүн Индинга Дик хүрэлцэн иржээ. За Монгол улсын их сургуулийн 2004 оны төгсөгч ирхэм. За мөн Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол улсын ардын уран зохиолч, Тус тэнхимийн 1960 оны төгсөгч Тангатын Галсангой хүрэлцэн иржээ. Танд баярлалаа. Мөн Монгол улсын ардын багш доктор профессор Тус тэнхимийн 1973 оны төгсөгч Монгол улсын хөдөлмөрийн баатар Сэндэн Жавын Дулам хүрэлцэн иржээ. Танд баярлалаа. Монгол улсын шинжлэх ухааны гавьяа сэтгэлтэн академич Тус тэнхимийн 1962 оны төгсөгч Домин Төмөр тогоо хүрэлцэн ирсэн байна. Танд баярлалаа. Монгол улсын шинжлэх ухааны гавьяа сэтгэлтэн академич Тус тэнхимийн 1971 оны төгсөгч Лувсан Доржийн Бол хүрэлцэн ирсэн байна. Танд баярлалаа. Мөн Монгол улсын ардын багш профессор Цэдвийн Өнөр Баян хүрэлцэн ирсэн. Танд баярлалаа. За мөн Монгол улсын төрийн сойрхолд хэл шинжилж, за шинжлэх ухааны гавьяа судалгалтын профессор Тус тэнхимийн 1967 оны төгсөгч Цэвэлийн Шагдар Сүрэн хүрэлцэн иржээ. Танд баярлалаа. Мөн Монгол улсын шинжлэх ухааны гавьяа судалгалтын профессор Мөнх Жаргалын Базар Аригчаа хүрэлцэн иржээ. Танд баярлалаа. Монгол улсын гавьяа тогч доктор профессор Тус тэнхимийн 1975 оны төгсөгч Журим Баянсан хүрэлцэн ирсэн байна. Монгол улсын гавьяа тогч доктор профессор Тус тэнхимийн 1981 оны төгсөгч Лувсан Жавын Чулуунбаатар хүрэлцэн иржээ. Монгол улсын соёлын гавьяа сэтгэлтэн Тус тэнхимийн 1981 оны төгсөгч Шаламагийн Ёолк хүрэлцэн ирсэн байна. Танд баярлалаа. За мөн Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн захирал доктор профессор Оюун хүрэлцэн иржээ. Танд баярлалаа. Бүгд найрамдах Хятад улсын Бээжингийн нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Хэрэгжим Бүргэд хүрэлцэн ирсэн байна. Танд баярлалаа. Бүгд найрамдах Хятад улсын Төвийн үндэсний их сургуулийн профессор Мянгатын Эрдэм Төмөн хүрэлцэн иржээ. Япон улсын Осака их сургуулийн хүндэт профессор Шиотаны Шигеки хүрэлцэн ирсэн байна. Танд баярлалаа. Орос улсын Бурят улсын их сургуулийн Төв Азийн хэл бичгийн тэнхимийн эрхлэгч Надежда Бадмажапона хүрэлцэн ирсэн байна. Танд баярлалаа. За мөн Оросын улсын Москвагийн хэл шинжилгээний улсын их сургуулийн багш доктор дэд профессор Дүгэма Василева хүрэлцэн иржээ. Танд баярлалаа. Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн захирал Шинэ Баяр мөн хүрэлцэн ирсэн байна. Танд баярлалаа. За мөн одоо Монгол улсын их сургуулийн үе үеийн төгсөгчд, за мөн одоо Монгол улсынхаа хэл шинжилгээний салбарт үнэтэй хувь нэмрээ оруулсан Монгол улсын хэл шинжилгээний салбарын тулгын чулууг үеийн үе түшсэн олон сайхан эрдэмтэд хүрэлцэн ирснийг харах багтай сайхан байна. Одоо Монгол улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн 80 жилийн ойн хүндэтгэлийн хурлыг нээж Монгол улсын их сургуулийн ректор профессор Баян Жаргалын очир хуйг таныг үг хэлхийг урьж байна. Монгол улсын их сургуулийн нийгмийн сайхан өргөөнд хүрэлцэн ирсэн хүмүүдэд зочид үе үеийн ахмад багш нар, үеийн төгсөгч нар, хүмүүстээ оюутан залууч та бүхэндээ энэ өдрийн амар амгалан мэдчилээ та. Дүүнэн та бүхэндээ Монгол улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний төвхт 80 жилийн баярын мэндийг Монгол улсын их сургуулийн эрдмийн хамт олонны өмнөөс өргөн дэвшүүлж байна та. 1945 онд тэр үеийнхэр улсын их сургуулийн хэл бичиг утга зохиолын факультет анх байгуулагдаж энэ тех факультетийн дэргэд энэхүү техникийн үүсэл болгож Монгол хэл бичиг утга зохиолын багшийн анхны 33 оюутантайгаар энэ сургалт эхэлж ирсэн түүхтэй байсныг энд та бүхэнд дуртагд туйлыг таатай байна. Идүгэ энэ техник маань Монгол улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний техник бэлтгээгээр үйл ажиллагаагаа амжилттай томруулж байгаа хэлий. Тэр үед Монгол хэл шинжилгээний техник үүсгэн байгуулж ирсэн Ахмад багш
өнөөдөр ажиллаж байгаа багш нар энэ техникийн үеийн ахмад багш та бүхэндээ бас Монгол Улсын их сургуулийн хэлбэрийн хамтлагч та бүхэндээ бас талархлаа илэрхийлмээр байна. Монгол Эрхийн шинжилгээ техник бол Монгол Улсын их сургуульд төдийгүй тухайн үед Монгол улсад нийгэм хүмүүлгийн салбарт бий болсон хамгийн анхны техник учраас энэ хугацаанд энэ техникээс 10 гаруй мэргэжлийн техник салбарлан гэсэн байдаг энэ дуртай бас таатай байна. Энэ хугацаанд бас энэ түүхт 80 жилийн хугацаанд 10,000 гаруй үндэсний нэгжилтэн 8,000 орчим гадаадын төгсөгчдүүд төгсөн гарсан байсан гэдэг таатай байна. Энэ төгсөн гарсан мэргэжлийн дунд өнөөдөр Хөдөлмөрийн Баатар 5 байна. Ардын зулдан 10 гаруй байна. Гавьяат болоод үйлчлэгээний шинжлэх ухааны соёл урлагийн 60 гаруй алдар цултан байна. Хэл хүчгийн ухааны 200 гаруй доктор төгсөн үн сайхан уламжлалтай техник байна. Тэгэхээр энэ хэл шинжилгээний техник төгсөн гарсан мэргэжлээрээ улс эх орондоо нэр хүндтэй ажиллаж байгаа эрхэм үндэд төгсөгчд та бүхэндээ талархлаа илэрхийлье. Өнөөдөр Монгол Улсын их сургуулийн Монгол хэлний шинжилгээ техник маань Монгол хэл шинжилгээний сургалт судалгааны үндсэн техникүүдийг Монгол судлаар Монгол улсаа тэргүүлэгч нь байж дэлхийн цөмөн болж байгаа гэдгийг үеийн багш нар төгсөгчд та бүхэндээ туйлыг татаа. Тэгэхээр дахин та бүхэндээ Монгол хэлний шинжилгээнд байгуулсан 80 жилийн баярын мэндийг хүргэе. Энэ өнөөдрийн хүндэтгэлийн хөтөлбөрийн нээсдэг хэлье. Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний техник бай. 80 жилийн тухай яриг билээж уюуны Монгол Улсын Монгол хэл шинжилгээний салбарын эрдэмтдийн бай ярих ийм өргөн утга агуулга яриг дамжиггүй. Одоо За Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний техникийн 80 жилийн үйл ажиллагаа үзэгч та бүхэн шууд амжилан хүргэж байна. За сайн байна уу та? Танд баярын мэнд хүргэе. За сайн байна уу та бүхэндээ баярлалаа. За Монгол Улсын их сургуулийн жавхлан багш. За өнөөдөр одоо энэ Монгол хэл шинжилгээний техникийн 80 жилийн явуулж байна. Та бас одоо тухайн үед одоо таныг оюутан байхад одоо бас ямар багш нар хичээл орж исэн, ямар хөтөлбөр зорилготой хүүхдүүдэд сургаж исэн тэр талаар сэтгэлээ олцооч. Тэг 2003 онд Монгол Улсын их сургуульд оюутан болж орж ирэхэд бол тэр үед Монгол Улсын их сургууль бол 12 салбар сургуультай байсан. Тэр үед бол манай сургуулийн нэр бол Монгол хэл соёлын сургууль гэж байсан. Тэр үед бол 8-9 хөтөлбөр хэрэгждэг байсан. За бид бол одоо тэр үед их бичиг судлалын ангид бол эсэж орж исэн. За тэр их анги нь бол бусад ангиудаас жоохон ачаал ихтэй одоо нэг тийм анги байсан. Тэгээд л одоо орж байгаа багш нар нь ихэнх нь одоо та бүхний сайн мэдэх одоо Домын Төмөр тогоо багш, Шарвын Чоймоо багш, за Цэвлийн Шагдар Сүрэн багш, за тэр үед одоо бас Бүрнэ багш байсан, за Тэрвиш багш гэдэг энэ олон багш нараар бол хичээл заалгаж байсан. Тэгээд мэдээж бол одоо ахмад сайхан багш нараа хичээл заалгаж за эрдэм номынхын дуугийн сонсоход бол сайхан байсан. За мэдээж тэр үед бол биднийх нэг олон хөтөлбөр хэрэгжижсэн учраас бусад бүх хичээлүүдээ бас тэр үеийн хэл шинжилгээний чиглэлийн, сурвалжийн чиглэлийн, за уран зохиолын чиглэлийн олон сайхан ахмад багш нараар одоо хичээл заалгаж 2007 онд төгсөжсэн. За тэрнээс хойш одоо манай Монгол хэл соёлын сургуулийн бүтц бол 2014 он өөрчлөгдөд өнөөдөр бол Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний техникийн болоод өдгөө 80 жилийн хойг тэмдэглэж байна. Та бас их бичиг судлалын техникийн тухай яриач. Их бичиг судлалын техникч одоо 1991 онд одоо нээгдээд тэгээ одоо нэг монголчуудын сурвалж бичгийг судлах. За нөгөө алтан давч, эрдэнийн давч, нөгөө Монголын улс чөний их хувийг унших гэдэл одоо олон сайхан хичээлүүд орж исэн те. Энэ хуучин их бичиг судлалын техникч байсан. Тэр тухайгаар яриул. Тий энэ дээр бол тэр үед бол нийгмийн хэрэгцээ шаардлагал нэлээд гарсан. За энийг бол тухайн цаг үеийн манай ахмад эрдэмтнүүд бол соргоор ажиглаж мэдэрч бол их бичиг судлалын техникийг бол байгуулсан. За энэ үед бол Монголын түүхэнд холбогдох болон Монголын одоо хэл соёлд холбогдох олон сурвалж бичгүүд бол одоо монголчуудын түүхэнд үлдээсэн олон бичиг үсгээр бол хадгалагдсан үлдсэн байсан. Энэ бичиг үсгүүдийг тайлж унших мэрэгжлийн боловсон хүчин бол хэрэгтэй байсан. За энэ мэрэгжлийн боловсон хүчин нь бол аль аль салбарт ажиллах боломжтой. За мэдээж нэгдүгээр хэлний салбар
салбарт ажиллах боломжтой, хоёрдугаарт одоо түүхийн салбар дээр ажиллах боломжтой. За мэдээж археологи гэх мэтлэн олон салбар дундын салбар одоо мэргэжлүүд дээр ажиллах боломжтой. Ийм боловсон хүчнүүдийг бол анх бэлжсэн. Анх мэдээж 1991 онд байгуулагдаж ч гэсэн олон мэргэжлээс энэ хүмүүсийг цуглуулж энэ үйл ажиллагааг одоо эхлүүлж ирсэн нь бол үүний тод гэж өнөөдөр бол манай тухайн цаг үед бол одоо хэрэгжижсэн энэ хөтөлбөрөөр төгссөн олон мянган залуучууд бол эх орныхон өнцөг болон урд за түүхч, хэл судлаач, за музей, архивын ерөнхий газар гэх мэтлэн гадаад дотоод гэх мэтлэн яг л одоо тэр одоо ахмад багш нар биеийг хүсэж мөрөөдөж байсан тэр олон чиглэлээр бол амжилттай одоо эрдэм номын үйлсээ түгээж явж байгаа нь бол үнэтэй харагдана л да. За танд баярлалаа. За үзэгчдээ бид бүхэн Монгол хэл хизмийн нийгмийн 80 жилийн үйл ажиллагаа үзэгчтэй ахынд шууд амжилтаа хүргэж байна. Ерөнхий хэл шинжилэл, Монгол хэл шинжилэл, сурвалж судлалын чиглэлээр олон зуун дөрвтэй бүтээлийг төөргөн хэвлүүлж, Алтай хэл шинжилэл, дэлхийн Монгол судлалын салбарыг үүсгэлцэн хөгжүүлж, судалгаа шинжилгээний улд амжилт нарийсан гүнзгийрэхэд ихээхэн хувь нэмэр оруулсныг бид үүдэн дэлгэгдсэн ном бүтээлийн үзэсгэлэнгээс сая үзэж баярлаа. Үүнээс гадна Монгол хэл шинжиллийн тэнхимийн үндсэн бүрэлдэхүүнээс түүхийн тэнхим, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхим, сэтгүүл зүйн тэнхим, гадаад хэлний тэнхим, утга зохиолын тэнхим зэрэг нэгжүүд салбарлан гарсан нь Монгол хэл бичиг өөрөө ямар өргөн хүрээг хамарсан салбар болохыг харуулж байгаа бөгөөд тус тэнхимийн төгсөгчид сая дурдсан салбар бүрийг түүчээлэн ажиллаж ирсэн. Одоо ч мөн түүчээсээр байгааг энд өргөдөн саадсан эрхэм зочдын бүрэлдэхүүнээс бахархан харж байна. Монгол хэл шинжиллийн тэнхим, дэлхийн Монгол судлал, Монгол улсын гадаад хамтын ажиллагаа эх орноо сурчлан таниулахад ч бас бодиттой хувь нэмэр оруулсан юм а. 1952 оноос Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Бүгд найрамдах Социалист Вьетнам улс, Лаос, Бүгд найрамдах ардчсан Солонгос ард улс, Куб, Камбож, Энэтхэг Чех, Румын, Болгар, Унгар, Польш, Герман, Франц, Англи, Америкийн нэгдсэн улс, Бүгд найрамдах Солонгос улс, Япон, Афганистан, Нигер, Конго, Бразил, Перу, Филиппин, Турк, Канада, Мексик, Финлянд, Украин, Филиппин, Швед, Албан, Дани, Кувейт, Казахстан мөн олон орн байгаас дэлхийн бараг бүх орныг дурдлаа. Зэрэг орноос оюутан, магистрант, докторант, мэрэгжил дээшлүүлэгч 8000 гаруй хүн урт богино хугацаагаар ирж суралцсан бөгөөд тэд өвдгөө ихтэй сургуулийн профессор, элчин сайд, дипломат ажилтан, бизнес эрхлэгч зэрэг олон төрлийн ажил хөдөлмөр эрхэлж байгааг төлөөлөл мөн ч энэ танхимд хүрэлцэн ирсэн байна. Хадагтай Борбола бол бас судлаачдын бас нэг төлөөлөл хүннүүгийн чиглэлээр судалгаа хийсэн. Ийм мундаг эрдэмтэн бас бидэнтэй цуг байна. Тус танхимын хамт олон Монгол улсын боловсролын бодлогыг хариуцлагатай хэрэгжүүлэгч, боловсролын яамны хамтран зүтгэгч гэдгийг бас онцлон дурдах нь зүйтэй. Монгол улсын боловсролын яам эх хэлний боловсролыг бүх шатанд чанаржуулах, хүүхэд бүр монгол хэлээрээ зөв оновчтой бүтээлчээр харилцаж чаддаг орчныг бий болгох, Монгол хэл шинжиллийн судалгааг олон улсын түвшинд шин дэвшилтэд онол арга зүйг хөгжүүлэх, дижитал хэл шинжилэл, хиймэл оюун, корпус хэл шинжилэл, боловсролын технологийн шинжилэл, монгол хэлний судалгааг өргөн нэвтрүүлэх, монгол бичгийн сургалтыг шинжилгээ ухааны үндсэлтэйгээр шинэ үеийн загварч шилжүүлэх, монгол хэлний хөтөлбөр үнэлгээний тогтолцоог шинжилэн сайжруулах, мөн одоо гадаад улсад монгол судлалыг дэмжих, түүний зэрэгцээ та бүхэнд бас мэдээж солилцоход Бурят улсын их сургууль монгол хэл соёлын тэнхимийг бид энэ жилийн 100 байгуулсан. Энийгээ дэмжиж явж байгаа. Цаашдаа Оросын холбооны улсын олон их сургуулиуд, ялангуяа халимагт байгаа их сургууль, за мөн одоо Бурят улсад байгаа бусад сургууль, эрхүү мужид байгаа сургуулиуд монгол судлалын тэнхимийг байгуулахын хүсэлтэй бас ирүүлээд байгаа. Энэ ажлыг бид бас Монгол улсынхаа их сургууль энэ тэнхимтэй хамтраад зохион байгуулна гэдгээ энэ дашрамыг ашиглан хэлэхэд таатай байна. Иймэрхүү зоримог шинжилгүүдийг сэдэж хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ үйл ажиллагаанд МУИС, Монгол хэл шинжиллийн тэнхимийн эрдэмтэн судлаачдын оролцоо манлайлал чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Бид хамтдаа монгол хэл бичгийн судалгааг гүнзгийрүүлж, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, монгол хэлээр бүтээсэн мэдлэгийг дэлхийн хэмжээнд түгээн дэлгэрүүлсээр байна гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн түүхэн ой бол тэнхимийн 80 жилийн амжилтыг тэмдэглээд зогсох бус ирээдүйн хэдэн 10 жилд монгол хэл бичгийн сургалт судалгааны шин шатны хөгжлийг эхлүүлэх сэтэл санаа, урам зоригийг төрүүлэх өдөр юм а. Тэнхимийн бүтээлч бүх багш судлаач, оюутан суралцагч, төгсөгчдөд дахин баяр хүргэж, эрдмийн их үйлсэд улам бадрам хөгжихийн үлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Баярлалаа.
Боловсролын сайд танд баярлалаа. За Монгол улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн 80 жилийн ойн хүндэтгэлийн хуралд Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэл сүх мэндчилгээ илгээсэн байна. Монгол улсын ерөнхийлөгчийн мэндчилгээг Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх Чоймагийн лодой аравсал та бүхэнд сонирдуулнаа. За та бүхэнд энэ цаг өдрийн мэндийг өргөн дэвшүүлж Монгол хэл шинжилгээний тэнхимийн байгууллагын түүхт 80 жилийн баярын мэндийг хүргье. Монгол улсын ерөнхийлөгчийн мэндчилгээ эрхэм мөндөд Монгол хэл бичгийн эрдэмтэн мэргэд багш баригчдаа, хүндэт төгсөгчид, оюутнуудаа чихний чимээг болсон аялгүй сайхан монгол хэлээ судлан шинжлэх, сурган таниулах, түгээн дэлгэрүүлэх, баяжуулан хөгжүүлэхийг үүсэж хүчин зүтгэж багтамд өгөх, баялаг үеийг бүтээсэн их хэдний эзэд та бүхэнд Монгол улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн түүхт 80 жилийн өмнө баярын мэндийг өргөн дэвшүүлье. Монгол улсын их сургуулийн Монгол тэнхим Монгол хэл шинжилгээний тэнхим нь үүсгэн байгуулагдсан цагаас үндэсний хэл бичгийн мэргэжилтэн багш судлаачтай бэлтгэдэг сургалт судалгааны цөм байгууллага болж хөгжсөн түүхтэй. Монгол хэл шинжилгээний тэнхимийн эрдэмтний хамт олон Монгол хэлийг судлан шинжилж, Монгол судлыг хөгжүүлэх үйлсэд 80 жилийн турш малайлан ажиллаж багш төгсөгчд нь эх орныхоо 4 зөв 8 загварт мэдлэгийн үрийг түгээж эрдмийн гэрлэлийг цацруулсан гэсэн билээ. Тус тэнхимийн эрдмийн хэтэг цагж хөгжлийн газрыг батраасан академич Бямбан Ирэмчин, академич Шавжин Лусан Вандан, профессор төвчний Пагва тэргүүтэй Монгол хэл шинжилгээний оройн чимээ оюуны сор болсон эрдэмтэн мэргэдийн алдар сууг баярын өдөр хүндэтгэн дурсаж байна. Монгол хэл шинжилгээний тэнхимийн үе үеийн хамт олон их эрдэмтдийн үүсгэсэн дэг сургуулийг хэл шинжилгээний бүх төвчний судалгаанд онол арга зүйн үндэс болгон гүнзгийрүүлж олон зуун шилдэг бүтээл төржээ. Монгол хэл бичиг бол нийтийн түүхтэй Монгол соёлын үнэт өв, Монгол сэтгэлгээний нандин илэрхийлэл, Монгол үндэстнийг ижилсүүлэн нэвтрэгч бөгөөд Монгол улсын төрийн аль биесний хэл мөн. 1000 жилийн түүхтэй эзэн бог Чингис хааны ирэхэд төрийн алтан арамж болсон босоо Монгол бичиг маань төр устай иргэн залгадж энэ оны эхнээс эхлэн төрийн аль биесний иргэдээ болж байгаа төрийн дөрвөн баяртай байна. Монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, үндэстний соёл иргэншлийн язгуур үндэс, улс үндэстний нэгдвэл байдал, үндэстний аюулгүй байдал, тусгай тогтлын нэгэн бодлого нь Монгол хэл бичиг бөгөөд түүнийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжлийг хангах нь Монгол төрийн үүрэг мөн. Тиймээс Монгол улсын ерөнхийлөгч бодлого үйл ажиллагааны хөтөлбөртөө их хэлний бодлогын хэрэгжилтэнд онцгой анхаарч, гадаадд ажиллаж амьдарч буй иргэдийнхээ үр хөвгтүүдэд их хэлээ сурч, уламжлалт ажлаа өглөөний хадгалуулахыг дэмжиж, тэднийг эх ордоо ирж суралцах, амьдрах төвчлийг бүрдүүлэх зорилгоор хос хэлтэй хүүхдүүд Монгол хэл заах хөтөлбөрийн стандарттай болгох санаачлан ажиллаж байгааг та бүхэнд сонирдуулъя. Монгол хэл шинжилгээний судалгаа улс өртөө өргөн хүрээтэй байх тусам Монгол хэлний сурвалж судалгааны тогтолцоо бичдэг. Монгол хэлний сурвалж судалгааны тогтолцоо бичгийн ирээр Монгол хэлний иргэдээ нэмэгдэж Монгол үндэсний орчин нутгийн үндэс оюун санааны дархлаа батчин бичиг учиртай. Их хэлний эзэд сахин хамгаалагч та бүхэнд Монгол улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн түүхт 80 жилийн өмнө баярын мэндийг дахин дэвшүүлж өсгөөс орсон үндэсний хэл мартаж бошгүй соёлоо судлан шинжлэх, сурган заахыг хүссэн өндөр амжилтыг хүсье. Монгол хэл дэлхийд дахинаа түүх болтугай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан баатар болтугай. Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрс өгчээ. За. За энэ Монгол улсын ерөнхийлөгчийн мэндчилгээ гардуулж байна. Монгол улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн 80 жилийн ойн хүндэтгэлийн хуралд олон улсын эрдэмтдийн төлөөлөл, олон улсын элчин сайдын яамдын төлөөлөл, олон улсын элчин сайд нараас оролцож байгааг дуулахад таатай байна. Бүгд найрамд Унгар улсаас Монгол улсад суугаа онц өгөөд бүрэн эрхт элчин сайд доктор Аброшанский Борбала Анна таныг микрофоноо хүндэтгэн өрж байна. Сайн байцгаана уу? Боловсролын сайд Наранбаяр гуай Монгол улсын их сургуулийн ректор профессор Очир гуай эрхэм хүндэт эрдэмтдийн судлаач багш нараа. Та бүхэнд Монгол улсын Угаан их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн түүхт 80 жилийн тэгш ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
тостынхын үндэсний хэмжээнд багш судлаач мэрэгжилтийн бэлтгэж монгол хэл бичиг хэл шинжилгээний сургаалт судалгаан тогтоолцоогоор хөгжүүлэх үнцийн чиглэгээр гадна олон улсын монгол судлаачийн бэлтгэд дэлхийн монгол судлалын төвдүүдийн монгол судлалын сургаал судалгааг бэлчүүлэх үйлцэн манайлан оролцоонд ирсэн монгол судлаачийн хуваар үн талархайтай явцгаа илэрхийлэх хүсэж байна. Би анх Унгар улсын айтай их сургуулийн монгол судлалын тэмхийн монгол хэл сурч эхэлсэн. Түүний дараа 1995 онд Монгол улсын их сургуулийн монгол судлалын сургаал суралцахын зэрэгцээ академик шинжлэх ухааны доктор профессор Ж. Болбаатар багшийн шеф болж 1999 онд Монгол улсын түүхийн ухааны докторантын зэргийг муйст хамгаалсан. Харин Уйгурчийн монгол бичгийн тухай 1990-ад оны үеийн эхлээд Унгарын айтай их сургуулийн монгол хэлний тэмхийн суралцаж байхдаа та бүхэн сайн мэдих хард орж багшийн шавт орж анх заагаж байсан. Түүний дараа муйсын монгол судлалын сургуульд суралцаж байхдаа илүү хичээж эрдний хаадын үндэсний хоёр төр ёсын зохиолын товчон суралцсан Алтан товч, эрдэнэ товч гэсэн алдартай бүтээгдэхүүн Уйгурчийн бичиг уншиж байснаа өнөөдөр дурдж ярихад таатай байна. Эрдэнэ их өргөний түүхийг бүтээсэн үеийн эрдэмтэн багш нар ажилтан төгсөж оюутан та бүхэн Монгол улсын их сургуулийн монгол хэл шинжилгээний тэмхийн 80 жилийн ойд баярын мэндийг дахин дэвшүүлээд эрдэнэ ажилд их өндөр амжилт хүсэж өрөөе. Баярлалаа. Баярлалаа. Гадаад улс орнуудаас Монгол улсад суугаа элчин сайдын яамдын 1-р нарийн бичгийн дарга их зэрэг олон хүмүүс Монгол улсын их сургуулийн үеийн олон төгсөгчд байдаг ийм бас сайхан гэгэн түүх бий. Бүгд найрамд харчилсан даваа сард улсаас Монгол улсад суугаа онцгөөд бүрэн эрх элчин сайд Хүнгэв Сүгсават таныг хүндэтгэн урьжээ. Okay, just I like to read my Lao language a little bit. The first one and the last one, my interpreter will read on for you because my Mongolian. Có nên cái khẩu hiến Naran Vansaสมาชิกสภากุรันมองโกลีและก็รัฐมนตรีกระทรวงศึกษาธิการและก็ขอเรียนท่านศาสตราจารย์โอซิกูจากอธิการบดีมหาวิทยาลัยมองโกลีที่นับถืออย่างสูงเรียนบรรดาครูอาจารย์และนักวิชาการทั้งหลายก่อนอื่นวัดข้าพเจ้าขอแสดงความยินดีและสมเสยเฉลิมฉลอง80 ปีแห่งวันสร้างตั้งมหาวิทยาลัยแผนกวรรณคดีของมองโกลีที่มหาวิทยาลัยแห่งชาติมองโกลีซึ่งเป็นคะแนนการหนึ่งที่มีความสำคัญที่สุดในการเสริมสร้างนักเรียนนักศึกษาทั้งภายในและต่างประเทศที่ได้มารับการศึกษาอยู่ในโรงเรียนเขตนี้ฉะนั้นนี่ได้เป็นโรงเรียนนี้ได้เป็นประกอบส่วนเข้าเรื่องงานที่สำคัญของการสร้างทรัพยากรมนุษย์ของมองโกเลียหรือของเขตและของสากลฉะนั้นปีนี้ลาวกับมองโกลี За Монгол хэл шинжлэлийн нийгмийн 80 жилийн хүндэтгэлийн урлагийг үзэгч таахын шууд амжилт үргэж байна. За бид бүхэн одоо энэ хэл шинжлэлийн нийгмийн багш Батгахтай ярилцгач. За сайн байна уу та баярын мэнд иргэн. Баярлалаа. За өнөөдөр ч одоо бас монголчуудын утга соёл хэл бичиг хэл шинжлэлийг судалдаг одоо энэ их сургуулийн ууган нийгмийн 80 жилийн ойлж та энэ өдрийнхөө сэтгэлээс хаваалцаач. За өнөөдөр их сайхан өдөр байна. Одоогоос 80 жилийн тэртээ Монгол улсын ууган их сургууль, Монгол улсын их сургуульд үндэсний одоо хэл бичгийн мэрэгжилтэн бэлтгэж эхэлснээс хойш 80 жилийн түүхээ хэлэлцэн ирж
байна. За Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхим бол 1945 оноос хойш олон тэнхимийг бас үүсгэн байгуулсан, салбарлаж гарсан. Тэгээ сэтгүүл зүй, түүх, одоо гадаад орчуулга гэл олон салбарыг бэлтгэсэн. За Монгол Улсын одоо мэрэгжилтэн одоо хэлний мэрэгжилтнүүд, за дээрэс нь багш нар, за гадаадын олон судлаач хүмүүс бас манай тэнхимд сурсан. За 1940-од оноос хойш 70-од оноос хойш гэхэр чинь 8000 гаруй одоо гадаадын хүн манай их сургуульд ирж бас монгол хэл сурсан байна. Ингээд эх орныхоо 408 захирагт 5 дэвд монгол хэлний мэрэгжилтэн бэлтгэж монгол хэл соёлын судлан шинжлэх хүмүүсийн одоо бэлдэж гаргасан ийм тэнхимийнхаа 80 жил яваа болж байна. Тэгэхээр агшаа энэ та одоо бас энэ Монгол Улсын соёлын сургуулийнхаа аль ангийг төгссөн, ер нь энэ таныг одоо ингээд төгсөж харахад ер нь тэр одоо хичээлийн хөтөлбөрийн үүрэг зорилго ер нь ямар одоо бодол сэтгэлтэй, ямар тийм мэдлэг, мэдрэмжтэй мэрэгчлэн төрүүлэхийг ер нь энэ эрдэмтэн багш нар болоо сургуулийн хөтөлбөр ер нь зорддог байсан юм бэ? За наваг 2000 гад оны үед сурч ирсэн. 2003-аас 2007 онд сурч байхад манай тэнхим бол одоогийнхор бол тухайн үед бол Монгол хэл соёлын сургууль гэдэг нэртэй байсан. Тэгээс яг сүүлд бол одоо 10 жилийн өмнө Монгол хэл шинжилгээний тэнхим болж нэр бүтцийн жаахан өөрчлөлт орсон байна. Тэгээд одоо зорилго бол мэдээж одоо нэгдүгürt бол Монгол судлал, тэр дундаа Монгол хэл шинжилгээг багш судлаач бэлтгэх ийм зорилготой ажиллаж ирсэн. За тэр үед бол одоо манай ахмад олон эрдэмтэн эд сайхан ажиллаж байсан байна. Одоо тэгээд бид залгаад хичээл номын заагаад л судлаа шинжилгээний ажил нь үргэлжлүүлээд ингээд явж байгаамаа. Энэ чи одоо ингээд ардын аман зохиол гээд л одоо ингээд хичээл байсан. За тэгэл эртний уран зохиол, хэл шинжилэл, Монгол судлал, хэл шинжилгээ удирдгал гээд эдгээр одоо хичээлийн хөтөлбөрүүд одоо монголчуудын олон үеийн өвөг дээдсийн бүтээн төрүүлж ирсэн тэр зохиол бүтээлээр суурилж өөрөө хичээл зааж ирсэн ийм уламжлал. Энэ уламжлал эдүүгээ хүртэл бас явж байгаа. Тэгээ Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн хичээлийн хөтөлбөр бол олон одоо шинжлэх ухааны суур онол арга барил дээр суурилсан, боловсруулсан байдаг. Өөрөөр хэлбэл үндэснийхээ онцлогийг шингээсэн бас дэлхийн олон их дээд сургуулиудын хэл шинжилгээний чиглэлээр, утга зохиолын чиглэлээр одоо ямар хичээл зааж байгаа тэр хичээлүүдийг манай энэ хуучин одоо Монгол хэл соёлын сургууль одоогийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн хөтөлбөрүүдэд одоо суурилсан. Тийм болохоор нэгдүгээр Монголын одоо үндэсний бичиг үсгийн сурвалж судлал байна. Орчин үеийн хэл шинжилгээний асуудлууд байна. За манай бас одоо тэнхимтэй хамтарч нэгэн одоо зорилгоор хичээл номоо дундын хөтөлбөртэй байдаг утга зохиол, урлаг судлалын тэнхим маань мөн аман зохиол, аман бэлгийн хичээлүүд, орчин үеийн уран зохиолууд, уран зохиолын онолын хичээлүүд ингээд заадаг. Ингээд нэгэн зорилгын төлөө хамтарч ажилладаг ийм одоо их сургуулийн хэл бичгийн салбарын ийм баг бүрэлдэхүүн цөм байгуулах ажиллаж байгаамаа. За нэмээд нэг зүйл асуухад одоо бас эрдэмтэн багш нар маань хичээлээ заана гэдэг ингээд үндсэн ажлаас гадна одоо бас том судалгааны суурь ажлуудыг хийдэг. Өөр өөрсдийн гэсэн судалгааны бас чиглэлүүтэй ажилладаг. Та тэр тухай. За тийм манай тэнхимч бол ер нь эртний уламжлалтай. Манай тэнхимийн одоо тулгуур нь бол түрүүнээс ажиллаж байгаа зүйл бол сургалт судалгаа гэж зүйл. Академик шатны Лувсан ондон маань үүсгэн байгуулсан. За манай тэнхимийн анхны эрхлэгч Налдар Эрдэмтэн Бямбын Эренчингуй байсан. Эренчингуй Шатны Лувсан ондогоо төвчний Пагва гэдэг тэр эрдэмтдийн одоо эрдмийн хэдийг нь цагж асаасан суурийг нь тавьсан тэр хэл шинжилгээний онолын суур одоо суурийг хөгжүүлж Монгол хэл шинжлэлийг бүтцийн хэл шинжлэлээс эхлээд орчин үеийн хэл шинжилгээний олон онол арга зүгээр судалж хөгжүүлэхийг зорж одоо манай олон багш нар ажиллаж байна. Тэглгүй яг өнөөдөр бол одоо ингээд монголчуудын бас монгол хэлний судалгаа, за тэгээд монгол хэлээ сурах одоо гадаадын олон иргэдэд одоо ингээд за энэ ажил одоо маш сайн явдаг. Энэ дээр нэг ажлыг ингээд тодгаасах бас монголчууд одоо нөгөө монгол хэлнийхээ төвшинг одоо хэрвээ гэдгийг мэдэх одоо тийм том суурь судалгааны ажил хийсэн. Та тэр талаар яриа. Тийм манай тэнхим бол одоо суур судалгааны гадна сургагчийн бас олон ажил эрхэлдэг. За Монгол бичгээ заан сургах, за мөн гадаад хүмүүс төрүүлсэн олон сургагч гаргаж болсон. За хамгийн сүүлд дэлгэхэд 2022 онд 23 онд бид олон улсын монгол хэлний шалгалтын тогтолцоо TOEFL гэж нэрлэж байгаа. Гадаадын хүмүүс монгол хэл сурсан хүмүүсийн төвшинг тогтоодог ингээд шалгалтын тогтолцоо бүрдүүлсэн. Одоо Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхим за тестийн шалгалтын төвдөг хамтраад энэ олон хүний одоо олон улсад байдаг одоо IELTS-ийн, TOEFL-ийн, HSK-гийн шалгалт шиг одоо монгол хэлний ийм шалгалтыг бас авч байна. За цаашлаад бол бид иргэний одоо монгол хүнээс ер нь би одоо монгол хэлний төвшин ир байгаа юм бэ гэдгээ шалгуулах тийм шалгалтын бас тогтолцоо бүрдүүлнэ гэж ингэж ажил зорж байгаамаа. За баярлалаа тань. За их үзэгчтэй манай шууд амжилт үзэгчтэй авахнд үргэлжлэн хүрч байна.
Өнгөрсөн тэмдэгт байгаатай давсж байгаад бид бэлгшээж баяртай байна. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Монгол төгсөгч манай бүх оюутнууд Монгол Улсын их сургуулийн иргэдийн танхимд монгол хэлний бэлтгэл хөтөлбөр сурч төгсгөөсөн билээ. Бидний энэ хүү хуралд оролцож байгаа цаг мөчид үе үеийн Лаос оюутнуудад 1977-оос 2017 оны хооронд монгол хэл зааж байсан Ахмад багш Сувда Саранаар шавнырийнхаа урилгаар Лаост аялж очиж байгаа сайхан мэдээг дуулахдаа таатай байна. Энэ нь дөнгөж одоо сургуульд орж байгаа сурагчийг аав үсэг заалгаж мэрэгжлийн эдмийн зам төлсөн монгол хэлний багш нарынхаа ачаавьяаг манай төгсөгчид байнга дурсаж багш авийн холбоо өнөө хүртэл үргэлжлэж байгаагийн сайхан жишээ байлаа. โอกาสนี้ครับเจ้าก็ขอแสดงความขอบใจเป็นอย่างยิ่งและนำครูอาจารย์และได้ประกอบส่วนเขาที่มีเกียรติสง่างามให้แก่การศึกษาและรับสูงของเราเนาะและก็ครับเจ้าขอแสดงความมั่นใจว่าสายพันธมิตรภาพระหว่างการศึกษาของสองประเทศพวกเราจะสืบต่อได้รับผลสำเร็จอย่างยิ่งใหญ่และอวยพรให้มหาลัยแห่งชาติมองโกลีนี้และก็ประสบผลสำเร็จอย่างยิ่งใหญ่ขึ้นอวยพรให้สายพันธุ์ลาวมองโกลีจงมั่นยืน Энэ завшаалыг ашиглан бүгдээр гарсан Лаос ард улсад өндөр мэрэгжил боловсролтой чадварлаг боловсон хүчин бэлтгэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулж ирсэн Монгол Улсын их сургуулийн үе үеийн эрдэмтэн багш нарт чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байгааг минь хүлээн авна. Манай хоёр орны боловсролын салбарын энэхүү уламж танилцаа цаашдаа ч өрөөгөөжтэй үргэлжлэнэ гэдэг итгэл төгс байгаагаа илэрхийлэх ялдамд Монгол Улсын их сургууль өндөр чанартай боловсон хүчин бэлтгэх нэр хүндтэй үйл хэрэгтэй улам илүү их амжилт гаргахын ерөөл өргөн дэвшүүлье. Лаос, Монгол манай хоёр орны хоорондын уламжлалт найрамд харилцаа хамтын ажиллагаа үүдмөх үргэлжлэхийн ерөөл өргөн дэвшүүлье. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Чин сайд танд их баярлалаа. За Монгол Улсын их сургууль бол өдгөө дэлхийн олон улс орны ихтэй сургуулиудтай өргөн хамтын ажиллагаатай үйл ажиллагаа явуулж байгаа. За тухайн цаг үед бол одоо Лаос болон Вьетнам улсуудаас анхны одоо оюутнууд Монгол хүрэлцэн гэж тэр дундаа Монгол Улсын их сургуульд одоо суралцж байсан ийм түүхэн цаг үеийг бас тодтогж байна. Одоо бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Ингуин Динга Дик таныг урьж байна. За 1-р нарийн бичгийн даргын хувьд бол одоо Монгол Улсын их сургуулийн 2004 оны төгсөгч юм хөө. Монгол Улсын их хурлын гишүүн боловсролын сайд эрхэмсэг ноён Бүрээсүрэнгийн Наранбаяр, Монгол Улсын их сургуулийн ректор профессор Баян Чаргалын эрхэмсэг ноён Баян Чаргалын очир хуйг, эрхэм хүндэт сожид төлөөлөгчд, эрхэм хүндэт сургуулийн удирдлага багш нар нийт зочдоо. Өнөөдөр миний би Монголын боловсрол мэдлэгийн хөгжил онцгой аж холбогдолтой үе явдал болох Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний танхим байгуулагдсны 80 жилийн үед баярын үе ажиллагаанд Вьетнам улсад Монгол улсад суугаа элчин сайдын яамныг төлөөлөн оролцож байгаа туйлын баяртай байна. Өнгөрсөн 80 жилийн бүтээн байгуулалт хөгжил та бүхэнд үргэлжлэн хөрж байна. За одоо бас тэнхимийн багш одоо мөнхөжрөл багштай ярилцаад бэлэн болсон байна. За баярын мэнд хүргэе. За баярлалаа. Та бүхэнд бас ирсэнд баярлалаа. Одоо энэ Монгол хэл шинжилгээний тэнхимийн одоо бас нэгэн одоо том суурь судалгааны нэг бол одоо сурвалж судлал болоод одоо Монгол бичгийн түгээн дэлгэрүүл ийм үс байдаг. Та энэ тухай одоо сэтгэлээ олцлоо. За манай тэнхим одоо 80 жилийн түүхэндээ үеийн багш нар маань монгол бичгийн сургалтыг зөвхөн Монгол Улсын их сургууль гэлтгүүгээр олон нийтэд түгээн дэлгэрүүлэх талаар сургалт болоод одоо нийгэм нийтэд зуршиллах, нэвтрүүлэг, ярилцлага энэ талаар ажиллаж ирсэн байна. За энэний тоог бол одоо яг тодорхой гарах боломжгүйгээр хэдэн зуун болсон байна. Сурвалж судлалын тухайд болохоор гол төлөв одоо Монголын түүхэн сурвалжуудыг монгол бичгээр ялангуяа уламжилж ирсэн Монголын нууц навчнаас ахуулаад түүхэн сурвалжчдуудыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, судлах, тайлбарлах,
судалгааны түвшинд болоод олон нийтэд түгээх талаар ажиллаж ирсэн. За энэ дундаас бол хэдэн зуун бас ботыг гаргасан байна. Гэхдээ энэ дундаас хэдийг онцолж хэлвэл зохих байх гэж бодож байна. Юун төрөнд бол Монголын түүхэн сурвалж 33 ботыг дурдж болно. Энэ сурвалжаар бол Монгол Улсын засгийн газрын хөрөмжл хүртсэн байдаг. За мөн 2 сурвалжийн судалгаар жаймаг шүн төрийн шагнал хүртсэн. За нус совчооны чиглэлээр гэх юм бол одоо манай тэнхимийн багш нар одоо их үтгэлийн тавьсан гэж хэлж болох үс байна. Одоо хүртэл бол 30 гаруй төрөл бүрийн Монголын нус совчооны судалгаатай холбоотой бүтээлүүд тойрвсон байгаа. За түн дээрээс болохоор одоо ангаа ухааны сурвалж юм уу бусад бичиг үсгүүдээр уламжилж ирсэн монголчуудын хэрэгжилж ирсэн 10 гаруй бичиг үсгээр уламжилж ирсэн дурсгалын судалгааг бас одоо тасралтгүй хийж ирсэн. За тэр дундаасаа шагдар сүрэн багш нь өсвөчгийн товчон, утга соёлын товчон гэдэг бүтээлээр бол бас төрийн шагнал авсан. Эдгээр нь бол бид манай хамт олонны одоо оруулсан хувь нэмрийг бас багцлж харуулж болох хаа гэж бодож байна. Энэ одоо өнөөдөр одоо Монгол хэл шинжлэлийн тэнхим гэж байгаа боловч одоо бас нэг 10 жилийн өмнө ч гэдэм 20 жилийн өмнө одоо их хүчиг алтай судлалын тэнхим, төрөг судлалын тэнхим одоо сая 10 жилийн өмнө чинь одоо Монгол хэл шинжлэлийн тэнхим гэдэг ингээд тустай байсан. Таны одоо саяны ярьсан одоо түүхэн сурвалж судалгааны ажлууд одоо хуучиндаа одоо тэнхим нэгтгэхээс өмнө одоо их хүчиг алтай судлалын тэнхимдэр одоо хийгдсэн ажлуудыг бас ер нь голчлон ярьж байгаа шиг байна. Тэгэхээр энэ бас нэг одоо томоохон зүйл хэл шинжлэлийн суурь судалгаа явагдахаас гадна энэ Монгол бичгийг одоо олон нийтэд түгээх талаараас одоо боловсролын яам гэдэг юм уу, хуучин боловсрол соёл шинжлэх ухааны яам гэдэг юм олон сор хүчийн бас зохиогчор одоо энэ өнөөдрийн энэ Монгол хэлний тэнхимийн багш нар одоо оролцож байсан. Тэр тухай яриул. За энэ бид сая одоо энэ ойтойгоо холбоотойгоор бас их олон архивын материал сурвалжууч гэсэн шүүж үзлээ. Тэгээд эндээс одоо 90 хамгийн одоо алдартай бүтээл Монгол Улсын хэлний зүг гэдэг бүтээлийг бичихтэй Монгол бичиг зааж сургах тухай чухлыг яг орчлынхоо урд гараараа бичижсэн одоо тэр гар бичмлийг олсон. Тэгэхээр энэ бол одоо тэнхим байгуулагдсан цаг үеэс эхлээд Монгол бичиг чухалчилж ирсний нэг илэрлэл бах. Түүнээс гадна Монгол бичгийн сурах хичгүүдэн, тойлогчгүүдэн, за зөв бичиг дүрмийн гарын авлагууд энэ хүрээнд ер нь 100 гаруй бүтээлүүд тойрсон байна. За баярлалаа гэх. За миний мэдгээр бол одоо манай Дашидэн багшийн одоо бидний мэдэх монгол бичиг. За хадагтай ноёдоо. Монгол хэл бичгийг шинжлэх ухааны төвшөнд судлах, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн нийтэд түгээн дэлгэрүүлэх хүндтэй үүргийг нэрттэй гүйцэтгэж буй Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн үе үеийн эрдэмтэн профессор багш ажилтан оюутан төгсөгчид энэ тэнхимээр огтлдог нийт хамт олон та бүхэндээ энэ тэнхим үүсэн байгуулагдсны түүх 80 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Монгол хэл шинжлэлийн тулгуур үндсэн багнуудын нэг болсон танай тэнхимийн 80 жилийн түүхэн замлыг Монгол Улсын шинжлэх ухааны академи болон шинжлэх ухааны ууган байгууллага болох хэл зохиолын хүрээлэнгийн түүхээс салгахын аргагүй билээ. Монгол Улсад ардын хувьсгал ялсан даруй Монгол Улсын эрдэмтэн мэргэд их хэлээ орчин үеийн шинжлэх ухааны онол арга зүгээр тогтолцоотойгоор судлах хэл бичиг, утга зохиолын баялаг их хэрэглэгдэхүүнийг цуглуулан сайтар бүртгэн эмгэгдэх ажлыг шинжлэх ухааны уугууран байгууллага судар бичлэгийн хүрээлэн гүйцэтгэн зохион байгуулж улмаар 1930 онд судар бичгийн хүрээлэн шинжлэх ухааны хүрээлэн болон өргөжин өөрчлөгдсөн явдал бол тухайн үед Монгол Улсын шинжлэх ухааны салбаруудын бие даан хөгжих нарийн систем рүү шилжиж дотоодын боловсон хүчнийг бэхжүүлэх ихтэй сургуулийн үндэс суурийг тавьсан бэлтгэл ажил байсан юм а. 1945 онд Монгол Улсын их сургуулийн дэргэд Монгол хэл утга зохиолын ангийг нээсэн нь Монгол хэл шинжилэл утга зохиолын судлалын ажлыг улам эрчимтэй хөгжүүлэхэд чухал үйлдвэрийг болсон юм а. Ингэснээр Монгол хэлний шинжилэл, нутгийн аялгүй, үгийн сан, авээ зүй, аман зохиол, утга зохиол судлалын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдэж өөрсдөө судалгаа шинжилгээг бие даан гүйцэтгэх их суурь тавигдсан юм а. 1948-аас 1949 онд тухайн үеийн зөвлөлт холбоот улсын шинжлэх ухааны академи, шинжлэх ухааны хүрээлэн хамтран угсаатны зүйч эрдэмтэн Ватиканы гар авдирдуулсан анги, ховд, увс, завхан,
Арханга, Хинти, Чоогсон, Сүхбаатар аймагуудаар угсаатан зүй нутгийн аюулгүйний талаар нэлээд материалыг сурлуулсан бөгөөд тус ангийн бүрэлдэхүүнд улсын их сургуулийн оюутан Пагав, Ловсон Мондан, Гомжов нар оролцсон нь тухайн үеийн боловсон хүчний өсөлт төвчлөлтийн нэгэн илэрхийлэл болсон юм а. Энэ үеэс Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхим, Монгол Улсын шинжлэх ухааны академийн хамтын ажиллагаа 3 цаг үеийн хэлхээнд тасралтгүй үргэлжилсээр байгаа билээ. Тус тэнхимийн анхны багш нар манай шинжлэх ухааны академийн Монгол хэл бичгийн ноён оюутан болсон академич Бямбын Эренчин, Шадвын Лувсан Мондан, Цэндийн Дамжин Сүрэн, Ахмад Эрдэнтэн Цэвгийн Дорж болон багш нар болж тэдний шавнар нь Эрдэнэ Вандуй, Жавсны Цолоо, Халтрын Лувсан Болдон, Бухатын Базал хаан, Жодвын Төмөр Цэрэн тэргүүтээ алдар төдөвтийг бэлдэн гаргаж улмаар академич Далантай Сэрэн Содном, Пүрвийн Хорлоо, Домын Төмөрдөгөө, Хорлоогийн Самбил Дэндв, Лувсан Доржийн Болд нар залган авч үе үеийн шинжлэх ухааны академийн судлаач Эрдэмтэн хэлхээг үргэлжлүүлсээр байна. Өнөөдөр шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн нийт эрдэм шинжилгээний ажилтны 50% нь Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилэл их бичгийн ангийг төгсөгчид ажиллаж байгааг онцлон нэмэгдэхэд таатай байна. Цаашид энэхүү эрдмийн алтан гэлхээ улам их батчин бэхжиж танаа эрдмийн хамт олонны монгол хэлний мэргэжлэн бэлтгэх, монгол хэлийг судлах, сургах их үйлс улам өрнөн дэлгэрч бидний академик хамтын ажиллагаа улам бүр бат бэх оршин ерөөдийг өргөн дэвшүүлье. Анхаарал хандуулсан баярлалаа. Баярлалаа. Одоо олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нэрийн бичгийн дарга Монгол Улсын их сургуулийн сургалт оюутны хөгжил эрхэлсэн мөрөөр ректор Далайн Заяабаатар таныг хүргье. За энэ тэнхимд хурам зөвсөн эрхэм үндэт судлаачид номер дэмийн садан та бүхэнд Монгол улсад хэл бичгийн салбараар дээд тусралтай мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн үндэсний тэргуун ерөнхийд дэлхийн чансаад Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжлэлийн техникийн түүхэд 80 жилийн он халуун баярын мэндийг өргөн дэвшүүлье. Монгол Улсын хэл бичгийн салбарын 80 жилийн ой бол Монгол судлалын түүхэн хөгжилтэй салшгүй холбоотой. Энэ салбарыг үүсгэн байгуулсан академич Бямбын Эренчин, Шадвын Лувсан Мондан, Цэндийн Дамжин Сүрэн нарын өтгөс бууруулал эрдэмтнээс өнөө хүртэл Монгол Улсын их сургуулийн хэл шинжлэлийн тэнхимд ажиллаж байсан бүх судлаач Монгол судлалыг дотоод гадаад тогтолцоотой хөгжүүлэх сурах судалгааны бүхий чиглэлээр түүчээлэгч байсаар ирсэн билээ. Олон улсын монгол эрдэмтдийн ангидугаар их хурал 1959 онд Дэлхийн монгол судлалын төв Улаанбаатар хотноо зохион байгуулагдахад Монгол Улсын их сургуулийн монгол хэл бичгийн салбарын эрдэмтэд оройлон оролцож түүчээлэн зохион байгуулагч байсныг энэ өдөр бахархан тэмдэглэж байна. Тус тэнхим монгол судлалыг хөгжүүлэх чиглэлд гадаад дотоодын монгол судлалын эрдэмтдтэй нэгт хамтран ажилласаар ирсэн бүгд найрамдах Хятад улсын Бээжин, Төвийн үндэстэн, Өвөр Монголын их сургууль, Япон улсын Осака, Токиогийн гадаад судлалын их сургууль, бүгд найрамдах Солонгос улсын Дангук, Хангук гадаад судлалын их сургууль, Америкийн нэгдсэн улсын Индиана, Вашингтоны их сургууль, Оросын холбооны улсын Санкт-Петербург, Бурятийн их сургууль, холбооны бүгд найрамдах Герман улсын Бонн, Хумболт, бүгд найрамдах Польш улсын Варшав, бүгд найрамдах Унгар улсын Эльте, бүгд найрамдах Чех улсын Карл, Их Британи Умгдуудын нэгдсэн хамт улсын Лондон, Кембриж, бүгд найрамдах Франц улсын Сорбон, Иналко зэрэг их сургуулиуд тус тэнхимийн багш нар урилгаар ажиллаж Монгол хэл соёлыг дэлхийд дахнаа түгэнд илэрх бахархан үйлсийг бүтээсийг энэ өдөр та бүхний өмнө багтан тэмдэглэж байна. Монгол хэл шинжлэлийн тэнхим их хэлнийхээ судалгааг хөгжүүлэхдээ зөвхөн өөрийн тэнхимийн хүрээгээр хязгаарлах бус гадаад дотоодын эрдэмтэн судлаачтай хамтарч томоохон бүтээлүүдийг төөрөсөөр ирсэн. Монгол Улсын шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн Монгол Улсын боловсролын их сургуулийн монгол хэлний тэнхимийн багш нартай хамтран бүтээсэн монгол хэл судлал 15 бот. Монгол Улсын их сургуулийн гадаад хэлний багш нартай хамтран бүтээсэн гадаадын иргэний төвшин тогтоох шалгалт
Шинжлэх ухааны академийн түүх саатны хүрээлэн, хэл зохиолын хүрээлэн, Монгол Улсын боловсролын их сургуулийн түүхийн тэнхимийн багш нартай хамтран бүтээсэн Монгол түүхэн сурвалжийн 33 бот. Монгол Улсын шинжлэх ухааны академийн эрдэмтэд, Монгол Улсын боловсролын их сургуулийн эрдэмтэд хамтран бүтээсэн манж бичгийн сурвалж 12 бот бүтээлүүдийг энд дуртахад таатай байна. Цаашид тус тэнхимийн эрдэм судлалын ажил үүс бүтээлээр өрнүүн байж дэлхийн Монгол судлалын голлох төвийн байр сууриа улам бэхжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Эрдэмтэн судлаач та бүхний ном эрдмийн үнс өөдөр өрнүүн байхын ерөөлийг өргөж Монгол хэлтэн сая саяар нэмэгдэхийн үлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Цаг хугацаа бол өөрөө түүхэн хүмүүсийг бас төрүүлж байдаг. Энэ түүхэн хүмүүс үеийн үед бас гайхамшигыг бүтээсээр байдаг ийм одоо түүхийн хэлхээ холбоо бий. За Монгол хэл шинжилгээний тэнхим, за тус тэнхимийн одоо анхны эрхлэгч академич Бямбын Эренчин, академич Шадвын Лувсан Андан нарын тухай өнөөдөр их олон хүн нэр дурдан танилцуулж байна. Энэ тухай бас дурсаж байна. Мэдээж одоо өнөөдөр энэ тэнхимийг үүсэн байгуулах Монгол улсын энэ хэл шинжилгээний салбарын өнөөдрийг бүтээхэд энэ хүмүүсийн түүхэн алдаргав яг бид заавал хүндэтгэн дурсах учиртай. Өнөөдрийн хүндтгэлийн хуралд Лувсан Андангаан охин манлж угаа бас хүрэлцэн ирсэн байна. Бид энэ сайхан ойн өдрөө энэ хүний үгийг заавал сонсох учиртай таныг урьж байна. За Монгол улсын дээд боловсрал шинжлэх ухааны одоо байгууллагын эрхэм хүндэт удирдагчид мөн гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, эрдэмтэн багш нар үе үеийн тус тэнхимийн төгсөгчдөд халуун баяр хүргье. За энэ баярт өдөр эцгийн уншиж лекц уншиж байсан тэнхимд одоо энэ сайхан ёслолд оролцож байгаадаа үг хэлэх завчаан олсонд би туйлын баяртай байна. За энд би нэг зүйлийг дурсахыг хүсэж байна. Миний эцэг академич Шадвын Лусандан Монгол хэл шинжилгээний тэнхимд 50 шахам жил багшийн ажил хийхдээ өөрийн шав нартаа судалж байгаа чиглэлээрээ янз бүрийн одоо бүтээлүүдийг, шинжлэх ухааны бүтээлүүдийг бол сэтгэл харамгүй өгдөг байсныг шав нар нь сайн санаж байгаа байхаа. За энэ нь аав минь одоо сургахын бас нэг арга байсан болов уу гэж миний хувьд бодогдох юм. Би ингээд ийм учраас би эцгийнхээ номын цуглуулгыг төрлөх тэнхимд нь хадгалуулахаар одоо хандуулахаар шийдлээ. За энэ удаагийн энэ бол анх удаагийнх биш. 2000 онд аав минь 90 жилийн ойг төрлөх сургууль нь бас ёслох төвлөр тэмдэглэсэн. Энэ үед би 180 ширхэг номыг тэнхимд нь бас бэлгэлж байсан ба. За өнөөдөр бол би 130 ширхэг ном бэлгэлнэ, хандуулна. За эдгээр номыг бол ерөнхийд нь 3 хувааж авч үзэж болно. Ерөнхий хэл шинжилгээний онлын бүтээлүүд. За тэдгээр нь бол англиар орос хэлээр голдуу, англиар байгаа. За хоёр дахь нэг хэсэг нь бол монгол хэлтэй одоо төрөл хэл болох алтай хэлүүдийн чиглэлийн номууд. Гурав дахь нэг хэсэг нь бол тодорхой хэлнүүдийн тухай онлын номууд. Жишээлх юм бол их сонин ном байх юм. Жишээлх юм бол фин хэлний унших бичигч гэж яах шиг, хинди хэлний сурах бичиг,
Япон солонгос хэлний одоо түүхийн номууд нэлээд ховор номууд бол байна. Тэгээ өнөөдөр би аавын одоо тэнгэн бэлгэлсэн хандуулсан 130 номын одоо төлөөлөл болгож 3 номыг энд Элдв Ачир докторт тэнхмийн эрхлэгч Элдв Ачир докторт гардуулахыг хүсэж байна. Хүлээн авна уу? За өнөөдөр Монгол хэл хэлшинжлийн хэлбэрийн 80 жилийн өдрөөсөн баярын хурлын эхэнд агуу одоо шатуун лувсан андангойн охин манал жугай хүрэлцэн ирж аавынхаа зохиол бүтээлийн дээдсээс тухайн цаг үеийн одоо Монгол хэл хэлшинжлийн үнэт эрдэнэ өнгөт сувд болсон одоо энэ уран бүтээлийн дээдсээс Монгол улсын их сургууль тэр дундаа хэлшинжлийн тэнхимийн хам толонд ийхүү гардуулах гэж байна. За энд бол Жерард Клоусны 13 За их үзэгчтэй Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжлэлийн нийгмийн 80 жилийн ойн байрын үед ажиллаа Монголын үндэсний олон нийтийн телевиз Монгол Улсын их сургуулийн төв байрнаас үзэгч та бүхэнд шууд амжуулан хүргэж байна. За сайн байна уу та баярын мэнд хүргэе. За баярын мэнд баярлалаа. Та бүхэн ч гэсэн баярын мэнд төвшүүлье. За баярлалаа. За тэгэхээр Монгол Улсын их сургуулийн ууган тэнхимийн 80 жилийн хавь болж байна. Энэ 80 жилийн хавь гэдэг энэ үйл ажиллагааны таас ач холбогдлын тухай хариул. Тэгээ энэ Монгол Улсын их сургууль төдийгүй Монгол улсад хэлбчийн чиглэлээр дэд боловсролтой мэрэгчтэн бэлтгэж эхэлсэн. За Монгол улсын одоо үндэсний тэргүүн эрэмтэй дэлхийн шансаанд анхудаа бүрдсэн Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн 80 жилийн ой болж байна. Тэгэхээр энэ бол нэгж байгууллагын ой төдийгүй Монгол улсад үндэсний их бичгийн боловсон хэл бичгийн боловсон хүчин бэлтгэж эхэлсний түүхэн ой. Өөрөөр хэлэх юм бол Монгол улс өөрийнхөө хэл бичгийн салбарыг тогтолцоотой сурах судалгааны үйл ажиллагаа шилжүүлсний ийм түүхэн ой юм байгаа юм. Тэгэхээр энэ альва улс үндэстэнд бол их хэл бичиг гэдэг асуудал тухайн улсын оршин дотоод дархлааны гол цөм болж байдаг зүйл. Үүнийг судлан шинжлэх, сурган таниулах, төгөөн дэлгэрүүлэх, мэрэгжилтэн бэлтгэх гэдэг бол тэр дархлаагаа бэхжүүлж байгаа хэрэг учраас энэ бол зөвхөн нэг сургуулийн нэгж байгууллагын ой биш, Монгол улсын одоо бас оюун санааны ертөнцийн нэг томоохон үйл ажиллагааны тэмдэглэлт өдрөө гэж хэлж болно. Сая бас Монгол Улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Дэмбэрлэгаа бол одоо манай тус хүрээлэнгийн одоо бас эрдэмжилгээний ажилтнуудын 50% нь одоо бас энэ тэнхимийн төгсөгчд байдгаа гэдэг хэлж байна. За өнөөдөр бас энэ Монгол улсад суугаа онц өгөөд бүрэн эрэхэд одоо элчин сайдуудаас одоо энэ тэнхимийн төгсөгч нараа том бахархалтай байдгийг хэлж байна. Тэгэхээр энэ тэнхимийн хүрээ цараа бол одоо бас Монгол улсаар хязгаарлагдахгүй байх нэ гэж ойлгож болохоор байна. Тийм ээ. Энэ ойд бол бас Монгол улс суугаа элчин сайдын яамдын төлөөлөгч нар ирж одоо мэдлэгээ дэвшүүлж байгаа мөн шинжлэх ухааны академийн одоо ерөнхийлөгч өөрийн биеэр ирж мэдлэгээ дэвшүүллээ. Монгол улсын их хурлын гишүүн засгийн газрын гишүүн боловсролын сайд мэдлэгээ дэвшүүлж байна. Энэ бол зүгээр одоо нэг албан тушаалтууд ирж мэдлэгээ дэвшүүлж байгаа төдий асуудал биш. Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхим дэлхийн дахинд Монгол хэл соёлыг түгээн дэлгэрүүлэх энэ чиглэлийн мэрэгжилтэн болсон хүчнийг бас бэлтгэхэд нөгөө талаараа Монгол хэл бичгийн чиглэлийн судлаачдыг бэлтгэхэд ямар хувь нэмэр оруулсан энэ чиглэл дээр ямар байр суурьтайг илэрхийлж байгаа хэрэг. Тэгэхээр энд мэдлэгээ дэвшүүлж байгаа Унгар улсын элчин сайд, за мөн Лаос улсын элчин сайд, бүгд найрамдах Вьетнам, Социалист Вьетнам улсын одоо элчин сайдын яамд төлөөлөгч нар бол энэ салбарыг төгссөн эрдэмтэд, судлаачид тухайн улс орондоо одоо ямар бас үүрэгтэй ажиллаж байгааг тэмдэглэж байна. Энэ бол манай салбарыг төгссөн эрдэмтэд зөвхөн дотоодд хэл бичгээ сургах, судлах, түгээн дэлгэрүүлэх биш, дэлхийн дахины энд Монгол хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх, түүнийг дархлааг бэхжүүлэхэд үүрэг гүйцэтгэж зогсохгүй энэ салбарыг төгссөн олон одоо судлаач төгсөгчдөн маань тухайн орондоо бас бодлого тодорхойлох төвчнийнд ажиллаж байгаа нь бол энэ салбарын бас нэг бахархад үйл явдал юм аа. Монгол Улсын их сургууль 1942 онд байгуулагдаад 45 он хэл бичгийн факультет гэж байгуулагдсанаас хойш бүтцийн өөрчлөлтүүдийг одоо маш олон хийж. За дунд үедээ бол одоо монгол хэлний тэнхим, утгаарн зохиолын тэнхим, урлаг судлалын тэнхим, за тэг бичиг судлалын тэнхим гэдэг. Тэгээ өнөөдөр бол одоо бүтцийн хувьд энэ бүгд чинь ингээд нэгдээд одоо монгол хэл шинжлэлийн тэнхим болсон байна. Тэгэхээр энэ тэнхим одоо ингээд нэгдэхдээ бас тодорхой хэмжээний бодлогыг боловсруулж, үүрэг зорилго, чиглэлийг ингэж хийж ийм нэгдсэн бүтэц болсон баха. Та тэр тухай хариул. Тэгээ ер нь монгол хэл шинжлэлийн тэнхим гэж
нэртэй боловч үндсэндээ энэ дотор бол сурал судалгааны үйл ажиллагааг бас нэлээд өргөн сар хүрээтэй тодорхойлж болно. Нэгд бол үндэсний энэ чиглэлийн одоо хүний нөөц болсон хүчний бэлтгэх чиглэлээр мэдээ сургалтынхаа үйл ажиллагаа чиглэлүүдийг нөгөө талаар олон улсад одоо гадаадын энэ монгол хэлийг сонирхон сурч байгаа мөн энэ чиглэлээр мэргэжил эзэмших гол одоо суралцагч нар бол энэ тэнгимээр төвлөрөн суралцж байна. За нөгөө талаар бол зөвхөн монгол хэл бичгийн судлалын асуудал биш, монгол сурвалж бичиг, монголчуудын утга соёл, монголчуудын өс хүчгийн түүх. За ингээд цаашлаад зөвхөн монгол хэлээр биш, Монголын түүхтэй сашгүй холбоотой манж төвдөр байгаа сурвалж бичгүүдийг судлан шинжлэх энэ болсон хүчин мэрэгчлэн судлаачдыг бол энэ тэнгим төвлөрүүлж бэлдэж ирсэн. Тэгээ өнөөдөр ч гэсэн монгол хэл шинжлэлийн тэнгим гээд өмнө бас хэд хэдэн тэнгим байсан нэгжүүд маань хамтраад нэгдээд нэг том үйл ажиллагаа явуулж байгаа мань энэ бол үйл ажиллагааны цар хүрээг бас хомж байгаа асуудал биш. Нөгөө талаас бас илүү өргөн хүрээтэй болж байгаа гэдгийг бас тэмдэглэх ёстой. За баярлалаа. За их үзэгчтэй Монголын үндэсний олон нийтийн телевиз Монгол хэл хизэндийн нийгмийн 80 жилийн айн баярын үйл ажиллагаа үзэгч та бүхэнд шууд амжилт хүргэлээ. За ардын багш Чаймаа нэгэнтэй их орныхоо чулуу бүрийг их хэлнийхээ үг бүрийг хайрлаж яваарай хэмээн одоо эрхэм шавнартай загсан байдаг юм аа. Манай хөтөлбөртэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Зохиолын салбар бол 1940 алдуулцаг ансаж хэрэгхэд агт сайн хүлэг нутаггүй шин туулаад барамгүй их алсаас туурэнда галтай шин эртний хатын хүлэг мөрөн эцэж сүлдаагүй цэнхэр дэлхий илгэн нутагта гүйсэн хүлэг энэ дэлгүүрдэг их орон минь асан хүлэг. За сайхан үйлчж байна уу та? За сайхан үйлчж байна. Тэгэл 30 хэмээн халуунд л хоёулаа сайхан үйлчж байна яриа эхлэндээ. Тэгээд энэ ч нь бол бас сони юм. Одоо зүгээр миний хувьд бол та бол одоо дасч байгаа. Тэгээд та бүхэн нэвтрүүлэг яриа хөрөг Монгол түмэн маань үз учраас одоо өвлжөө тавлгуул гэж мэдчилтэй хоёулаа тийм. Тэгээд таны хийж байгаа одоо энэ нэг сайхан нэвтрүүлэг тэр дэлхийг тамгалсан Монгол адуу гэдэг тэр цуврал нэвтрүүлгийг алс хол байгаа ч гэсэн бид нар чинь байг үзэн штэ. Одоо тэгээд яг өөрийн Монголын юм да гэж бодоод үзээд байна уу? Эсвэл нөгөө нэг морьтой заавал холбоотой болохоор л үзэх тийм сэжин байгаад байна уу? Гэхдээ одоо эх орон гэдэг бол хүний сэтгэл зүрхэнд уяатай байдаг юм байна. Тэгээд Монгол хүн болоод тэгэхээр Монгол хүнд ерөөсөө хамгийн дотны анд нөхөр бол морь. Одоо үнэхээр энэ Монгол улс үүсгэн байгуулагдсан цагаас л морьтойгоо өнөө хүртэл явж байгаа. Тийм. Одоо та ингээл бодъё л да. Их эзэн Чингис хаан дэлхийг талыг эзэгнээд ингээ байж ах тэр үед Монгол морил дэлхийг туулж исэн. Тэр үед байсан хамгийн урдан тээврийн хэрэгсэл юу гэсэн? Морил байсан. Өнөөдөр Европын морь тэгж Монгол морь шиг өчнөө олон мянган километр газрыг туулаад яваад иж чадахгүй л шүү дээ. Тийм болцоо байхгүй. Өнөөдөр хамгийн холын зайн одоо уралдааныг нэг амьсгаагаар хэн хийж нь монголчууд л зохион байгуулж шүү дээ. Биднээс энэ өв соёлыг морноос салгах ямар ч боломж байхгүй, ямар ч аргагүй юм. Нутаг гүйсэн хүлэгэн хараад
нулимс ивлээд тогтоогүй юм. Хард өгсөн сайн хүлэг хагцж чаддаггүй миний Монгол. За нэг хоёр том үйлдэл ба. За. За ингээд 1959 онд Вьетнам улсад маань олон мал бэлэглээд одоо ингээд Монгол улс ах トゥ угийн найрамдлаар одоо найрамдлын хамтын ажиллагааг хэлж ийсэн юм шиг байна. Одоо миний ойлгож байгаагаар. Тэгээд тэр үед 59 онд хэсэг мал өгч, 61 онд бас хэсэг мал өгч олон цэргүүд өргөж өгсөн юм байна.